Яарч исэн ярьчихсан. Замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой залуусаа гэж уриалмаар байна. Би 10 жилийн өмнөх жолооч. Тэгээд өөрөө жолооч хүний хувьд юуг баримлж авдаг вэ гэвэл замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад түүх учруулахгүйгээр одоо маш соёлтой оролцохыг хичээдэг. Би бидэд түүх учруулахгүйгээр замын хөдөлгөөнд оролцоосоо гэж бас уриалмаар байна. Тэгээд одоо 100 цаг айсвэ. Тийм учраас бид нар хамгийн хайртай хүмүүстэйгээ аялах дуртай байдаг. Тэгэхээр хөдөө аялахдаа хайртай хүмүүсийнхаа одоо аюулгүй байдлыг хангахын тулд хурдан хэтрүүлж битгий яваарэ гэж бас хэлмээр байна. Урлагийн хүмүүсийн хувьд хөдөө тоглолтоор явах, ажиллаар явах тохиолдол маш их гардаг. Тэр үед бидрээс хамгийн түрүүнд одоо сайн явж ирсэн үү гэж асуудаг, хурдан явж ирсэн үү гэж биш. Тийм учраас залуус та бүхэн аян замд гарахдаа битгий яараарай.